Баярлалаа. Тэгвэл 2026 онд цалин тэтгэвэр нэмэхэд нийт 884.1 тэрбум төгрөг төсөлжээ. Тухайн мөнгийг зохицуулалт хийж яамдын урсгал зардлыг 12.8%-аар бууруулсан тул инфляцид эрх дарамт бага гэж төсөл боловсруулагчид тайлбарллаа. Мэдээллийг эдийн засгийн болонд дэлгэрүүлнэ. За тэгэхээр 2026 онд Монгол улс ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ? За иргэдэд чиглэсэн эрүүл мэнд боловсрол ч юм уу ямар бүтээн байгуулалтууд хийх вэ? За үүнийх нь нөлөөгөөр за ер нь экспортын орлого нь ямар байх вэ? Тээвэр логистик нь хэр хөгжих вэ? За үүнээс шалтгаалаад бас эдийн засаг нь хэр өсөлттэй байх вэ гэх мэтчлэн мэдээллийг агуулдаг. За төлөвлөгөөг агуулдаг. Эх оны төсвийн төслийг бол ийхүү баталсан. За үүн донд эх оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг харах юм бол эдийн засгийн өсөлт 5.7% өснө гэж тооцоолон харж байгаа маань. За экспортын хувьд 16.6 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнээ түүхий хідээ экспортлоно гэж үзэж байгаа бол за импортын тухайд экспортын дүнгээс бага буюу 13.4 тэрбум долларт байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. Харин манай улсын гол түүхийд болох нүүрсний экспортыг бол эх онд ямар ч байсан 90 сая тонн нүүрс бол экспортлно. За үүнээс бол магадгүй хэмжээ нь бол их байх боломжтой гэж үзэж байна. Харин үнийн хувьд бол бас эрсдэлтэй ийм нөхцөл байна. Эх оны төсвийн төслийг батлах үйл явцын хувьд бол яг энэ цаг үед бол газар тариалангийн ургац сураалт бол өмнөх оноосоо буурсан, нүүрсний үн буурчихсан. Дээрээс нь за улс төрийн тогтворгүй байдал гэх мэтчлэн олон асуудлууд бол бас давхар эх оны төсвийг батлах үед бол сорилт болон гарч ирсэн. За ингээд эх оны төсвийн хувьд 31.9 их найд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлоготой байна гэж төсөөлөн харж байна. За ингээд нийт зардлын хувьд бол 33 их найд байна гэж харж байгаа маань. Үүнийх нь 24.9 их найд төгрөг нь урсгал зардал буюу цахилгаан эрчим хөөч болоод цалингийн зардал гэх мэтчлэн эдгээр зардлууд бол багтана гэж үзэж байгаа юм байна. Эх онд багш, эмч нар болон за мөн дээрээс нь тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бол тодорхой хэмжээгээр бол нэмэгдүүлэхээр болсон инфляцтай уялдуулаад ингээд үүнд бол нийтдээ 884.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзээд за энэ төсвийг бол зохицуулт хийсэн учраас ямар нэгэн байдлаар инфляцид бол нөлөөлөхгүй гэж сангийн сайд тайлбарллаа. Тэр эдгээр зардлууд нэмэгдсэн зүйл огт байхгүй шүү. Одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалтууд төр зохицуулт хийж нэг зардлаас нөгөө зардал руу шилжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр харьцангуй инфляц дээр ирэх дарамт нь харьцангуй бага байна гэсэн үг. Хэрвээ эдгээр дүнгээр суур зардал маань огцом нэмэгдээд цалин тэтгэвэр тэтгэмж энэ хэмжээгээр урсгалаас урсгал руу цоошноор нэмэгдсэн бол инфляцид нэлээд тийм сөрөг дарамт ирэхээр байлаа. За 7 аймагаас татан төвлөрүүлэх орлого нэмэгдэж байгаа улсын төсвөр. Татаас өгдөг аймагуудад бол 12 яг ялгаах 12.8%-аар буурж байгаа. Урсгал зардлаас бид нар ямар мөнгө ерөөсөө оролдоогүй гэхээр хүүхдийн мөнгийг нэг төрөөр асаагүй. За төрийн албаа агчдын цалинг нэг төрөөр асаагүй. За эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт болон даатгалын сангийн мөнгийг нэг төрөөр асаагүй. Нийгмийн даатгалаас нэг төрөгч танаагүй. Тэр баг тэтгэвэр авдаг тэтгэвэр авагчдын тоог цааш нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. За 2026 онд бол нийтдээ 537 мянга орчим иргэн тэтгэвэр авна гэсэн тооцоол байгаа. Тэтгэвртэй гарах хүмүүсийн тоог нийлүүлээд явж байна гэсэн үг. Харин 2026 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас нийтдээ 6.5 их найт төгрөг төвлөрнө гэж ийм тооцоолол гаргасан байна. Жирийн иргэдийн орлогын түвшин нэмэгдүүлэх хэрэгтэй заашгүй. Тэгэхгүй бол өндөр инфляцийн түвшинд ингээ яваад байдаг, валютын ханшин өндөр байгаад байдаг, хүмүүсийн ядуурлын түвшин тодорхой хэмжээнд өсөд байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийг илүү томруулах, Монгол улсын эдийн засагт хийж бүтээж байгаа иргэдийг дэмжих, хийж бүтээхгүй байгаа иргэдийг хийж бүтээх боломжийн бололцоог олгох, түүнийг нь урамшуулсан, хэтэрхий хавтгаарсан хаалгандсаа татгалцсан ийм бодлого дунд урт хугацаанд бид хэрэгжүүлэх шаардлагатай зайлшгүй. Засгийн газрын зүгээс бол бас төсвийн зарлагаа бууруулж үр ашгийг нэмэгдүүлээд эдийн засгаа дэмжих юм бодлогыг явуулж байгаа нь бол бас зохистой эхэллээ гэж үзэж байна. Бид ийм үр дүнд суурилсан зарчмыг баримтлаад ажил хэрэгчээр бодлогын мэтгэлцээ өрнүүлж ийж иргэдийн аж ахуйн нэгжийн төлж байгаа татварыг үр дүнтэй зарцуулах боломж нь бүрдэн, салбарын асуудлууд шийдэгдэн, нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирнаа. Улс засгийн 1-р төв эмнэлгийн дэргэд ИС-д эргэтэн шилжүүлэн сулах төв байгуулахаар төлөвлөсөн. За ингээд бүтээн байгуулалтанд нь бол 2026 оны улсын төсөвт
43.1 тэрбум төгрөгийг бол төсөөлж өгсөн байна. Эрүүл мэндийн салбартаас одоо шинээр хэрэгжих төслүүдийн нэг нь зүрх судасны төв байгуулах төсөл байгаа. За энд нийтдээ 34.9 сая долларын зээлийн гэрээг бол баталгаажуулсан гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Тухайн сургууль цэцэрлэг эмнэлгийн барилга байгууламжийг одоо байгуулах нийт мөнгөн дүнг 1 жилийн хугацаанд тавьж өгдөггүй. Ойролцоогоор 1-3 жилийн хугацаанд бол хувааж тавьж өгдөг. За ингээд эх онд бол ямар ч байсан одоо нийтдээ 296 төсөл эхлүүлэх төсөв хөрөнгийг нь бол оруулж өгсөн гэсэн үг юм байна.